Нүүтийн өглөг дансыг нэг харилцагчийн хувьд үүсгэхдээ өглөг авлага модуль дотор нүүтийн бүртгэл хэсгээс нүүтийн өглөгийн хэрдийд гисэн цонхыг дуудана. Ингэснээр дараах цонх гарч ирэх бөгөөд дээд хэсэгт байрлах гүйлгээний загвараас тохирох гүйлгээний загварыг сонгоно. Жишээ болгож нүүтийн өглөг үүсгэж авлага үүсгэв загварыг сонгоё. Нүүтийн өглөг үүсгэв хэсэгт гүйлгээ хийж буй огноо болон баримтын дугаарыг оруулна. Харилцагчийн код хэсэг дээр ямар харилцагч дээр өглөг үүсгэж байгаа тухайн харилцагчаа дуудах юм. Гүйлгээний утгын код дээр тухайн гүйлгээний утгын кодоо дуудаж өгнө. Үүний дараа нийт дүн хэсэг дээр нүүдтэй нийт дүнгээ оруулах юм. Ингэснээр нүүдгүй дүн нүүд хэсэг хоёр дээр автоматар дүн задарч орж ирнэ. Нүүдийн үзүүлэлт хэсэг дээр нүүдийн тайлан дээр тухайн дүн аль хэсэгт тусгадах тухайн үзүүлэлтээ дуудаж өгнө. Үүний дараа авлага үүсгэх хавц руу шилжинэ. Ингэхэд тухайн харилцагч дээр үлдэгдэлтэй авлагын мэдээлэл цонх гарч ирж байна. Үүнийг хаагаад тухайн харилцагч дээр ямар дансан дээр авлага үүсгэж байгаа тухайн дансаа сонгож өгнө. Үүсгэх дүн хэсэг дээр 2 давхснаар нүүдийн дүн автоматар татагдана. Үүний дараа гүйлгээний мэдээлэл хэсэг рүү шилжин дэвд кредит дүн болон дансуудаа шалгасны дараа хадгалах товч давснаар амжилттай хадгалагдах юм. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.